Спрей оргилуун ус. Сэргээх мөч бүрийн сонголт. Галзуу сервис суугтан тавтай морил. За бүгдээ тавлаг сайхан манайхан. Энэ удаад хэдүүлээв штэ. 2026 онд буюу саяхан гараад хүн амтныг шуугуулсан Agent Kim Reactivated. Гэхийн галзуу цовруулыг эхлүүлнэ гэж. Юу наадах чи өөр сувгууд ярьсан штэ. Аль хэдийн үдцээ нэ тэр гэсэн одоо юм бороо хэлэх гэвэл зүгээр л үзэхэ болчих. За юу. Энд чи зөвхөн надаар яриулах гэдэг хүлээж байгаа одоо хүмүүс байдаг шүү дээ. Тэр хүмүүстэй л ер нь бороо зориулж ярьж байгаа гэсэн үг мэд. Тэгэхээр зүгээр стресстэй байлгүй үзэхэ л болж хэрэгтэй гэж. За тэгэхээр одоо наадмын өмнө бороо одоо постэр хэлжсэн шүү дээ тийм ээ. Тэгээ та нартай ярьж өгнө гэсэн амлалтандаа ингээд хэдэн бороонууд нь хүрээд яг ингээд тохирсон одоо хувьсгалын тохироо нь бүрдээд оруулж байгаа нь инэ гэж. Тэгээ сая хэлснийг ойлгохгүй ингээд олон юм яриад байгаа хүнийг зүгээр л блог хийн шүү мө борооно. Sorry чорэ гэж. За тэгэхээр энэ галзуу цовруулал үнэхээр галзуу байсан. Тэгэхээр одоо бороо та нартай шадан ядан сэтгэлээсээ ярьж өгье гэж. За нэг хэдхэн ямиг л ингээд тайлбарлаад ярихад нэг олон юм ярьсан болчихж байгаамаа гэж. За тэгэхээр буруу цаашдаа аль болох олон юм ярихгүй хийж байна. За тэгэхээр үштэй. Энэ галзуу цовруулыг хэдэн бороонууд нь өдөр бүрийн энгийн мөчийг онцгой болгоно. Сприттэй хамтран хүргэж байна. Сприт бол Австралид үйлдвэрлэгддэг жимсний шүүс болоод sparkling water-ыг хослуулсан премиум ундаа билээ. За тэгэхээр та нараасаа хүсэх зүйл бол ойлгомжтой. Моброго лайкер булаад өгцгөөгөөрэй гэж. За бас галзуу кино Instagram хуудасаа дагаарай. Тэгэд мэдээж сабадраагүй бол дараад нэгдээрэй. За ингээд энэ галзуу цувралаа хэдүүлээ эхлүүлцгээе. За нэг өрөө Ким менежер гэх мэн залууг гэрлүүгээ алхаж явтал нэг машинтай залуу тэрнлүү зориуд татаж явсан тамхиныхаа ишийг шидчихнэ. Тэгсэн Ким менежер тоолгүй цаашаа явтал өнөөх нь машинтайгаа хажуугаар нь зөрөхдөө барьж явсан цүнхэнд нь машиныхаа толийг цогцчихлоо. Тэгээд ууралсан нөхөр гарч ирээд Ким менежерийг дуудаад тэг заамдж яваад уучлалгүйхийг шаардсанд хамт явсан залуу нь тэрнийг машины толь төлж өгөхийг сануулж байна. Ким менежер ихэндээ чимээгүйхэн тэндээс явахыг оролдсон ч нөгөө залуу заамдчаа тавихгүйсэн учраас бие бариад тэрнээс уучлалгүй нэ. Тэгсэн нөгөөх мань хүнийг унтал зогчход машинаа ойрлуулсаар давхсанд. Ким менежерч босоод гэрлүүгээ алхлаа. Маргааш өглөө 6:30-д сэрүүлэг дуурч Ким менежер ажилдаа явахаар бослоо. Мань хүн өсвөр насны охинтойгоо хоёулах нь амьдрна. Эрт туссан Ким менежер будаа агшааж амттай хол хийгээд цамцаа эндүүдэж өмсөд охиноо сэрээхээр дуудана. Охиныг нь Минжиг гэнэ. Минжи охинч босч ирээд өглөөний цайгаа ууж амжилгүй гараад гүйчлээ. Ким менежер шудлгүй араас нь гараад автобусанд сууж ажил руугаа явна. Харин нөгөө талд Минжи охин автобусанд таарсан нэг хүүг сонирхоод ажиглаж байна. За тэгээд Ким менежер Минжи хоёр зэрэг шахуу ажил сургуульд очиж цогно. Мань хүн бол Сансайн хадгаламжийн банкны нэгтлэн бодох хэлтсийн менежер байна. Ажилдаа тун нэхур ханддаг. Маш үнэн чудраг ажилтнаа илэрхий. Ажлаа хийж байхдаа Ким менежер хөржин унтал цохиулснаас санаж удахгүй болох төрсөн өдрөөр нь охиндоо бие хамгаалах хэрэгсэл биелгэлэхээр судалдаг. Харин шилжиж ирээд удаагүй байгаа Минжи охиныг ангийнх нь хээри тэргүүтэй охтууд дээрлэхдэг болох нь илэрхий. Гэвч Минжи тэднийг твчих гэж байдгаараа хичээнэ. За тэгээд нойлын өрөөнд нөгөө охидтой таарахт нь өнөөдөл нь Минжиг дахиад л дээрлэхэж муухай хөгшин хүн шиг үнэртэй гэх мэтэр доромжилж байна. Минжи ч мөчөөг өглгүй чам шиг тамиг үнэртүүлснээс дээр гэлсэнд цаадуул нь боож өгөхөө шахна. Хөөе болно. Наад өрөвдөлтөй охиноо бити дээрлэхэд бай. Би яахаар өрөвдөлтөй байдгийг мэдэхгүй юм да. Зүгээр л чи ягаад ч юм өрөвдөлтөй. Бас гүнигтэй. Тэгэд хэри хамраа чимхэд яваад өгсөнд Минжи гайхаж хувцсаа үнэртэд үзлээ. Оройн Ким менежер ажлаа тараад охиныхоо төрсөн өдөрт бэлэг сонгоход нь тусалж өгье гэж хэлсэн. Ажлынхаа жум менежерийг дагаад эмэгтэй хувцсны дэлгүүр явдаг. Гэтэл цаадхан тэрнийг нэг брендийн бэлууны очер дээр үлдээчихэд охинд нь бэлэг авахаар явлаа. Тэр захиалгын хуудасныхаа зургийг мессежээр явуулсан гэж хэлсэн ч Ким менежер смарт утас хэрэглэдэг учраас
Худалдагчид захиалгын хуудасны зургийг үзүүлж чадлагүй бүтлгүүтэд дахиад эхнээсээ очрлох ёстой болно. Тэгсэн аз болж жум менежер амжиж ирээд захиалгаа авч амжина. Гэтэл жум менежер охинд нь 500k-гийн үнэтэй подолк авчихсан байгааг мэдээд кей менежер дургуцаад шууд буцаах гэж оролдоно. Тэгэхээр жум менежер тэрнийг найрч охинд нь энэ бэлэг таалагдах нь гарцаагүй гэж ятгсанд мань хүн аргагүй эрхэнд бэлгээ аваад гэртээ хардаг. Гэртээ ирэхэд нь охин нь урам удаахан хувцас угаалгын машинд хийгээ зогсож байлаа. Та цаашид өөрийнхөө хувцсыг миний хувцастай бити угаажээ. Хувцснаас хөгшин хүний үнэр үнэртэй дийн. Болно. Тэгвэл цаашид чи өөрийнхөө хувцсыг өөрөө угааж өгөөрэй. Тэгэд охин өрөөндөө ороод Хэригийн аяжийг үзнэ. Баян захирлан охин Хэригийн тансаг амьдралыг зурагнаас нь үзэж байхдаа Минжи өөрийнх нь крашулдаг хүүгийн зураг байгааг хараад зургийг нь үзэж байхдаа санамсаргүй зүрх дарсанд цаатхан шууд хинбэ гэд ороод ирхэн дээр. Иннээс болоод Минжи сандраад яахаа мэдэхгүй боллоо. Маргааш нь кей менежерийг өглөө сэрэхэд охин нь айл хэдийн галтгоогоо цэвэрлээд сургуульдаа явчихсан байлаа. Үүнд нь урамшсан кей менежерч өглөөний цайгаа бэлдэнэ. Тэр өглөө Минжиг биеийн тамирын хичээлд орох гэтэл хувцсыг нь хэн нэгэн завааруулад хогийн саванд хийчихч. Хэри болоод тэрний найзууд энийг хийсэн болохыг мэдсэн ч тэр яаж чадсангүй хөрхий. Тэгээд биеийн тамирын хувцсгүй Минжиг урам муутайхан алхаж явтал крашулдаг хүүн болох Ким нам хүн таарч цамцаа өгөөд ядаж энийг өмсөд ор. Гэсэнд Минжи баярлана. Гэвч тэрнийг зааланд орж ирсэн Дарвид багш нь анзаарч биеийн тамирын өмдгүү хичээлд орж болохгүй гэж зэмлэж байна. Ким нам хүн гинүү? Нам хүн чамд өмдөө зээлүүлээгүй мүү? Энийг сонссон Хэри болоод найзуудынх нь уур хүрсэн бол Минжид битүүхэндээ таатай байлаа. Дүрс солигдоход таквондогийн дугуйланд хүүхдүүд бэлтгэл хийж байна. Тэр дугуйланг Ким менежерийн найз Сон Хансу ажиллаулдаг байна. Харин үүнтэй зэрэгцээд нэг хүн замын голд зогсоод замын хөдөлгөөнд зохицуулж байна. Сургууль хавийн замын хөдөлгөөнийг сайн дураар зохицуулдаг хоббито мань хүнийг Ким менежерийн найз Пак Жинчол гэнэ. Ахмад дайчдын холбооны гишүүн тэрээр бусдад хэрэгтэй сайн үйл бүтээх хүсэл эрмэлзлэр дүүрэн нэгэн байх нь. Тэр үдээс өмнө нь ингэж бусдад тусалж чад үдээс хойш ажил дээрээ ирж хаалгаа төгжиж угаад онлайнаар тоглоом тоглоно. Тэр өдөр Хансу ажил дээр нь ирээд хаалгыг нь тогшсон ч мань хүн сонсохгүй байсан учраас уурандаа хаалганых нь төгжээг эвдэртэл нь ушиглоод ороод ирлээ. Учир нь энэ өдөр жилд нэг удаад цуглараад найзуудаараа хуулцдаг чухал өдөр нь байдаг. Тиймээс тэд нээлж аваад Ким менежертэй уулзахаар явцгаана. За тэгээд ойлгомжтой оройн 3 найз уулзаад мах шарж халбах юм уунга амьдралаа ярцгаана. Мань гуруулаа өсвөр насны хүүхэдтэй учраас гурвуулаа л адил зовлонтой хүмүүс байдаг. Манай тэхүүн л гэхэд тэр муухай бүдүүлэг занга хинээс өвлж авдаг байна. Чамаас би бүдүүлэг хүн юм байна л да. За. Манай дабын саяхан легдүүтэй бяцгаах хүн байсан чинь одоо их цаантай надтай нэг ч үг дуурдаггүй ахлах ангийн сурагч болцсон. Тэгээд нэг л мэдхэд нэг юмтай хормоо хийгээд яваад өгөх байх та. Тэгээл надаас яваад өгнө. Үгүй ингэж бодохоор л ойлмаар болоод ах юм аа. За тэгээд цаг өрөө болж эхэлсэн учраас Ким менежер нөгөө хоёртоо хүүхдүүдтэй өгөөрэй гэд дохтуутай мөнгө өгөөд явах гэсэнтэй нөгөөдөл нь тэрнийг 2 минут хамт суухыг гуйна. Хөшөө хэдүүлээ энэс хойш арай ойрхон уулзч байя. Жилд ганц уулзахар чинь хэдүүлээ одоо дээд тал нь 35 удаа л уулзна гэсэн үг шүү дээ. Ихнэрээ нас барах үед өгсөн амлалтыг чинь бид ойлгож байгаа. Гэхдээ тэр амлалтаа биелүүлэх гээд өөрийгөө орхиж болохгүй шүү дээ. Чи ч бас амьдрах ёстой үстэй чинь. Минжи одоо өсвөр наснд хүрсэн. Бараг найз залуутай болоо байлгүй. Тэгсэн чи хэтэрхий хэнж цагдаад байх юм бол чамаас бүр л холдсон шүү дээ. За ингэж ярилцаж байтал нь хажуугийнхан ширээнд сууж байсан залуус зөөгч рүү агсарч байна. Тэгсэн тэнд нь нөгөө саяхан Ким менежертэй таараад зохиж унагсан нөхөр найзуудтайгаа хамт сууж байх нь тэр. Тэгэл мань залууг ууралж ширээн дээр байсан эд зүйлсийг газар шидээд хагалж эхлэхэд Жинчолын дургуун хурж эхэлнэ. Хансу тэрнийг тайвшруулах гэж оролдоход Ким менежерч нөгөө хоёроо дагуулад тэндээс явхаар босцгоно. Тэгсэн нөгөөгээр тэднийг харж хаад үг хэлээр доромжилсанд мань гурав бие барьцгааж тэндээс явах гинэ. Тэгсэн нөгөө нөхөр Жинчолын нуруулуу аяхтай ус шидсэнд мань хүн тэсэлгүй эргэж харлаа. Тэгсэн нөгөөх охиныхын зурагтай подолкыг нь хараад охиныг нь тохуургасанд мань Жинчол тэсэлгүй нэг юм болно.
아니야 그건 도망가야 될 텐데 발이 안 떨어지나. Замын аврах тэднийг зодж байх зур Ким менежер юу ч болоогүй юм шиг тэндээс чимээгүй хэн явлаа. Өдлөвөө цагдаа нар ирж дэлбэртлээ хууралж улаан галзуу хүн зодож байсан Жинчолыг цахилгаанаар цахиулаад намхруулж авна. Маргааш өглөө Ким менежер Грэсэ Ким нам хүн гэсэн эрэгтэй хүүхдийн цам цолоод их гайхдаг. Тэгсэн бандсан Минжи болоож аваад гүгээд явчихсанд Ким менежер найзуудынхаа Минжи одоо найз залуутай болоо байлгүй дээ гэсэн үгийг санана. Тэр өдөр Минжиг хичээл дээр иртэл нам хүн ангидаа байсангүй. Гайхсан Минжи сургуулийнхаа гадаа сууж итэл нам хүн өөрөө тэрнийг олоод хүрээд ирхэн тэр. Тэгээд тэд IG хаягаа солилцоод чаталж байхаар тохирцгооно. Гэтэл тэдний ярилцаад сууж байгааг Хэри болоод найзууд нь харчихдаг. Тэгээд тэрнийг биеийн тамирын заалны арын өрөөнд дуудаж авчираад Хэри алгацсанд найзууд нь чи Хэригийн найз залуу руу хандраад байгаа болохоор хогчно гэж хэл амаар доромжилдог. Орон хөрсөн Минжи бие барьж дахиад нам хүнтэй харьцахгүй гэсэн ч Хэри тоосонгүй. Өшөглөөд унгаачихна. Чамд яагаад ууралснаа одоо санчлаа. Чи муу харах миний юмд гар хүрсэнт ч биш. Зүгээр л чиний өмхийн үнэрт дургу хүрээд байсан юм байна шүү дээ. Энэ гэхдээ юуны үнэр юм болоо? Хямдхан хувцас хуучин шүүгэнд удаан хадгалсан үнэр юм болов? Ээжхүү хүүхдийн үнэр юм байна шүү дээ. Тийм үү? Тэгээд тэрнийг инээсэнд Минжи тэсэлгүй дайрч ороод хайр найргүй цохиж эхэлнэ. Өдлөгөө сургуулиас Ким менежер рүү залгаад охин нь алдартай жухаг барилгын компани тулзын даргын охиныг зодсон тухай мэдэгдэж яралтай ирэхийг хүслээ. Ингээд Ким менежерч сандраад бошуухан ажилласаа гараад явдаг. Энэ үеэр Хэригийн аав Жу Ганчан нэг их хурлын гишүүнтэй хамт савуунд орж ажлаа бүтээхийн тулд тэрэнд их хэмжээний мөнгө амлаж байлаа. Тэгээд ярьж тохироод саунаас гарахад тэрний мөр болон нуруу бүхэлдээ түлэгдсэн сарвтай болохыг хараад их хурлын гишүүн гайхнаа. Би багтаа саваа гүтээд янз бүрийн ивэс хийлгдсэн байсан юм. Тэгээд бизнесийн салбарт хөл тавихтаа харамсаж шивээс арилгахын тулд бамбараар түлжчихсэн болохоор ийм сарвтай болчихсон юм. Айхтар өвдсөн байх та. Би ямар замаар туулж байж энд ирснээ өөртөө сануулахын тулд энийг хийсэн юм. Харин өвдөлтийн хувьд надад амлалт өгчхөд амлалтандаа хүрээгүй хүмүүс үүнээс ч илүү өвдөлт амссан гэж би боддог юм. Жуу захирлыг гарч ирэхэд эхнэр нь холбогдоод охин нь сургууль дээр хүүхдэд зодуулсан тухай хэллээ. Тиймээс тэр шууд Хэригийн сургууль руу хөдөлдөг. Ким менежерийг сургууль дээр ирэхэд Хэригийн аав ээж хоёр аль хэдийн иржгсэн хүлээж байлаа. Минжи өөрийгөө буруугүй гэсэн ч аав нь тэрнийг дуугүй байхыг сануулна. Хэригийн ээж охиноо бүлийдүүлсэн гэж үзэж байгаагаа хэлээд яаралтай ёс зүйн хороог хуралдуулж Минжигийн хувийн хэрэгт энэ явдлыг тэмдэглүүлэхийг шаардсанд аргагүй байдалд орсон Ким менежер өвдөг сөгдөж тэднээс уучлал гуйж охиноо өөр сургууль руу шилжүүлэх болно гэдгээ хэлнэ. Адилхан эцэг хүний хувьд таныг ойлгож байна. Охин хүүхэд өсгөх хэцүү. Тэр тусмаа ганцаараа бол би ч бас ихгүй өссөн хүн. Хүүхдүүд зодолдох байдаг л зүйл. Уучлал гуйсныг чинь хүлээж авлаа. Охиноо өөр сургууль руу шилжүүл. Тэгээд энэ асуудлыг эцэслэе. Тэгсэн Хэри болоо тэрний ээж хууралсандаа дуу алдаж байна. Тэднийг захирлын өрөөнөөс гарч ирэхэд сургуулийн хүүхдүүд гадаан шавчихжээ. Тэндээс гарч явахдаа Ким менежер Ким намхүүнийг харж амждаг. Ингээд аав охин хоёрыг тэндээс холдож явхад Жуу захирал сургуулийн захирал анги даасан багш хоёрыг дуудаад дахиж ийм зүйл болвол тэднийг ажилгүй болгоно гэдгээ хатуу сануулад явна. Харин гэмгүй байдлаа буруутан болж дууссандаа Минжи охин нэлээд сэтгэл дундуур байлаа. Тэр сургуулиасаа шилжихийг хүсэхгүй байснаас гадна аав нь тэрнийг өмөрхийн оронд өвдөг сөгдөж уучлал гуйсанд их гомдож байгаагаа аавдаа хэлнэ. Аав, та миний хувьд маш чухал хүн. Ээж байхгүй болохоор та миний хувьд цорын ганц гэр бүл. Гэтэл хүмүүс намайг дээрлэхэд та миний талд орохгүй болохоор би яах юм? Та надад итгэхгүй болохоор би яах болж байна? Одоо гэртээ харцгаая да. Би тантай хамт хаашаа ч явахгүй. Би өнөөдөр Хироны гэрт хонно. Над руу битгий залгаарай. Залгуул би зугтаач шүү. Маргааш чиний төрсөн өдөр штэ Минжи. Би төрсөн өдрөө үзэн ядж чинь. Тэр өдөр ээж нас урсан бидтэй. Ингээд Минжиг явсан. Ким менежер хэлэх үггүй боллоо. Тэгээд сэтгэл нь өмөрсөн мань хүн эхнэрийнхээ чандрыг тавьсан газарт очиод
Эхнэртэйгээ хамт байсан үеэ дурсаж охиноо хамгаалж чадаагүйдээ уучлал гуйдаг. Тэгээд гэртээ ирэхэд хэлсэн ёсороо Минжи гэртээ байсангүй. Оройн Минжиг ганцаараа явж үтэл утсанд нь мессеж ирж намхүүн тэрнтэй уулзъя гэсэн байлаа. Тиймээс Минжи тэрнтэй уулзахаар сургууль руугаа явна. Шөнийн 12 болсон ч Минжи сураг чимээгүй хэлсэнд санаан зовсон Ким менежер залгана. Тэгсэн Минжи хааны газар ухаан алдаад унчихсан байлаа. Өдөр хэлсэн үгийг нь сонссон Ким менежер залгахаа болоод өөр цайтал хүлээж сууна. Охин төрсөн өдрөөрөө гэртээ ирнэ гэж бодож байсан ч Минжи ирсэнгүй. Өглөө гэхэд утас нь унтраастай байлаа. Тэгэхээр Ким менежер Хирон найз руу залгаад Минжиг хамт хонсон эсхийг асуусанд цаадах нь мэдэхгүй гэж байна. За тэгээд мань хүний санаан зовж эхэлнэ. Тэгээд сургууль дээр нь яваад очисон ч Минжи байсангүй. Гэтэл ангийнхны үүдэнд намхүүн зогсож ухаарна тэрнээс Минжиг асуулаа. Би мэдэхгүй. Би тэр мессежийг бичээгүй. Хэдэн залуучууд ирээд миний утсыг булааж авсан. Сургуулийн үүдэнд гэсэн үгийг л би сонсч амтсан. Намайг уучлаарай. Би юу ч хийж чадаагүй. Ингээд Ким менежер сургуулийн хавьд гүйж явахдаа нэг газарт цусны мөр байгааг харж мөрийг дагаж орхигдсон барилгын талбай руу орлоо. Тэгсэн тэнд цусанд будагдсан шалбаг бас хажууд нь хээригийн үсний боолт байгаа харагдсанд Ким менежерийн дотор муу совин татаж эхэллээ. Удалгүй бороо орсонд хээрийн нэг залуутай шүхэр барьсаар тэн дээр нэ. Би чамайг барьж өгөхгүй битгий. Тэр харж гинүү. Бороо хүртэл манай талд байгаа үсттэй. Бүх уул мөрийг арилгаж оч. Хэрвээ хэн нэгэн цагдаад хэлсэн бол өдөөд энд цагдаа нар шавчихсан байж байхгүй юу? Хэнч мэдгүй. Аав нь азгүй амтан байдаг гэвчтэй. Тэгсэн Ким менежер хараас нь гараад ирсэнд тэд цоочж өгөх шахна. Тэгэд мань хүн үсний боолтыг харуулж хээригийн боолт мөн эсхийг асуусанд залуу уралсандаа цохих гэж оролдоно. Гэвч мань хүн юу гэж цохиулах вэ? Амархан болтоод хээригээс зүйлтийг нь асууна. Нөгөө залуу уралсандаа Кимийг барьж аваад цамцыг нь хүү татсанд тэрний цээж бүхэлдээ шарах сарив болсон байгааг хараад цоочортлоо. Учир нь Ким менежер зүгээр нэг менежер биш. Харин Солонгосын тагнуулын тусгай хүчний шилдэг ажилтан агент 66 гээгч байсан болж таарна. Хойд Солонгос тусгай даалгавар биелүүлэхээр 17 удаа очиж байсан тэрнийг барихын тулд Орос хятад хоёр хамтарсан тусгай баг хүртэл гаргаж байж. Ингээд Ким агент нөгөө залууг ухаан алдатлан цохиж унгалаа. Тэгээд хоолойг нь боож Минжиг хаан угааг байцаана. За тэгээд дүрс 2008 онд болсон үйл явдал руу шилжинэ. Тэр үед агент Ким Хойд Солонгосын нутаг дэвсгэрт тусгай ажиллагаа гүйцэтгэж Хойд Солонгосын нэг даргыг хулгайлж байж. Ингээд агент Ким өөрийгөө өгсөн юм шиг болгож тагнуулын ажлаасаа зөөгдсөн нь тэр байж. Тэгээд явсаар эмнэлэгт ирэхэд эхнэр нь дөнгөж амаржж охинтой болсон ч өөрөө төрхийн хүндрэлээс болоод амиа алдах нь гарцаагүй болсон байлаа. Тэгээд эхнэр нь амьсгал хураахаас өмнө охиндоо Минжи гэдэг нэр өгч Ким агентыг өнгөрсөн амьдралаа ардаа орхиж охиныхоо төлөө бүхнийг хийж зөвхөн охиноо хайрлж охиныхоо төлөө амьдрахыг загсан байж. Тэр цагаас эхлээд Ким агент охиноо ганцаараа өсгөж охиныхоо төлөө бүхнийг хийх болсон байна. 아빠? 우리 민지가 사랑받는 멋진 넥타이를 다시 반복되는 진짜 힘내고 걸어가요. 아이가 될 수 있도록 민지야! 나를 위해서라면 세상 모든 아빠! 서빈아! Дараа нь өдөр нь болсон үйл явдал руу дүрс шилжинэ. Намхүүнийг орой сургуулиасаа гарч ирэхэд хэдэн залуучууд тэрнийг дагуулад явсан байна. Тэгээд тэд нөхрийг зодож тарамталж угаад утсыг нь аваад өмнөөс нь Минжи рүү мессеж бичээд дуудулсан байж. Минжиг орой сургууль дээр очиход хэрэг тэргүүтээ баахан хүүхдүүд бүслээд авч
За зүрэ манайхан та нар манайг тур пауз авчих. Борон тандтаны галзуу амттай реклам алгададгий. Тэгэхээр дугаарыг маань хамтрагчаар ажиллаж байгаа Esprit өдөр бүрийн энгийн мөчийг онцгой болгоно гэж байгаа. Esprit бол Австралид үйлдвэрлэгддэг жимсний шүүс болоод sparkling water-ыг хослуулсан премиум ундагч. Зөөлөн хийж улалт баялаг жимсний амт нь хэд чихэрлэг биш заяа. Шинэхэн мэдрэмж төрүүлж хоолтой төгс цогцдог гээл бод. Галзуу юу? Blueberry, strawberry, raspberry, passion fruit, lemon, lime зэрэг амтаас өөрийн дуртайг сонгоод амтлаарай манайхан. Өдрийн хоол, оройн зоог, найс нөхөдтэйг өнгөрүүлэх мөч, эсвэл ганцаар амрах цаг гээд ямар ч үед Esprit мөч бүрийг чинь илүү fresh, илүү премиум болгоно. За анхаарал хандуулсанд баярлалаа. Тайлбараа үргэлжлүүлцгээе. Гонигтай юм боллоо. Намхүү над руу яриад өвчтэй учраас ирж чадахгүй гэж хэлүүлсэн. Гэхдээ зүгээр дээ. Бид чамд хань болохоор ирлээ штэ. Тэгэд хэрэг Минжийг алгадаж дарамталсан ч шарн хөдөлсөн Минжи бууж өгөхийг хүссэнгүй. Тэгэд хэрэг тэрнийг цохиж эхлэхэд Минжи зөрүүлээд барьцалдаад авч. Ингээд хэсэг ноцолцсны эцэст Минжи хэрэг газар унгасан ч нөгөө танхай нөхдүүдийн нэг тэрнийг барьж аваад ээлэгдээд унгаадаг. Минжи мөчөг өгөлгүй тэрнийг эмэгтэй хүүхэд зоддог арчаагүй амтан гэж дуудахад цаадах нь уурлаад Минжийг барьж аваад алгаднаа. Тэгсэн ууралсан хэрэг Минжигийн толгойг тоосхоор зохиод унгаасанд Минжи унахтай газар өрсөн байсан блок мөргөд ухаан алдаад ундаг. Тэгсэн хүүхдүүдийнхэндээ хэрэг магтаад шуугилдчихсэн ч удалгүй Минжигийн толгоноос цус урссанд бүгдээрээ хайж сандарч эхэлнэ. Яг тэр үеэр муу савин татсан аав нь Минжи рүү залгасан ч хөрхи охин яаж утсаа авах вэ? Энэ үеэр нөгөө залуу тэнд байсан хүүхдүүдийг сүрдүүлж хэрв хэн нэгэн өөрийг нь хилчлүүл бүгдээрээ хамсаатан болж хамт шоронд орцгоно гэж сүрдүүлсэнд бүгд хэлэх үггүй боллоо. Тэгэд Хэригийн найзуудаар тэнд байсан хүүхдүүдийн утсыг хураагаад Хэрийг дагуулад явсан байж. За тэгээд тэр алтан шүд бүлэглэлийн өмнөд зүгийг хариуцсан Менчол гэгч рүү залгаж тусламж хүсдэг. Тэгсэн нөгөөх нь тэдэнд туслахыг хүссэнгүй. Өөнд нь бачимдсан Хэри утсыг шүүрээд авна. Би жухаг барилгын компани боссын охин байна. Чи надад туслах юм бол би хүссэн хэмжээгээр чинь мөнгө өгье. Юу гинэ? Чи жухаг барилгын компани боссын охин юм бол би төрсөн хүүн байна. Солиотой новшвэс. Тэгсэн тэрнийг утсаар ингэж ярихыг нь Чинчолын босс нүүрэндээ соривтой нөхөр сонсч гэнэ. Тэр өмнө нь Хэригийн аав жуу захиралтай уулзах гэж оролцсон ч цаадах нь тоож уулзахгүй байсан учраас энэ боломжийг ашиглахаар шийддэг. Тэгэд Менчолоор эргэж холбогдуулаад тэдэнд туслахаар болсноо хэлнэ. Тэднийг ирэхэд Менжи тэнд ухаангүй хэвдэж байж. Тэгэд тэд Менжиг машины багаачнд хийгээд авч явсан байлаа. Ингээд явах замдаа соривт зариуд Хэригээс яриа өдөж тэрнэр жухаг барилгын компани боссын охин гэдгийг нь хэлүүлж утсандаа яриаг нь бичиж авна. Чи олон юм яриад байлгүй. Тэрнийг ор мөргөө алга болгоод айл. Тэгэд би хүссэн мөнгийг ч нүгий. Ингэж ярьж байгаа чинь чамайг жуу захирлын охин гэдгийг гарцаагүй баталж байна. Мэдхий санаа зовоо. Би нэг эдэс дотрыг гаргаад далайд шидэд загасны хоол болгочих нь гайгүй. Тэгэл ор мөргөө алга болгоно доо. Ингээд тэд Хэрийг гэрийнхэн гадаа буулгахдаа энэ талаар аавдаа хэлэхгүй байхыг хатуу сануулад Минжиг далай руу хаяхаар явцгаана. Дүрс шилчгэд Кимагент нөгөө залуугийн цусыг хольж охиныхоо хаанагааг байцааж байна. Залуу хиндэ юу ч хэлэхгүй гүрийж байсан ч сүүлдээ бүлгийнх нь Менчол гэх залуу Минжиг аваад явсныг хэлнэ. Тэгэд Кимагентиг гэртээ иртэл охин нь тэрнийг дуудах шиг болсонд мань хүн гайхаад зог туслаа. Гэвч энэ нь хий төсөөлөл байлаа. Тэр өдөр Кимагентиг ажилдаа ирсэнгүүд ажлынх нь гайхацгаана. Тэгээд тэрэн лүү залгасан ч мань хүн утсаа авсангүй. Тэгээд тэр хувцсаа сольж олон жилийн өмнө далд хийсэн тусгай ажиллагааны цүнхээ бариад гэрээсээ гараад явна. Тэр нэг байшингийн гадаа ирэхэд дотор нь Менчолын бүлэглэлийн залуус нэг хүнийг дарамтлаад зодож мөнгө өгөхгүй байгаа учраас охиныг нь авч явж эд эрхтнийг нь зарна гэж сүрдүүлж байлаа. Тэгээд шууд охиныг чирээд хажуудах мэс заслын өрөөлүүгээ оруулна. Энэ үеэр хонхыг нь хэн нэгэн дарсанд тэд хоол хүргэлт байна гэж бодцгоно. Ингээд нэг нь хаалга нэхэд Кимагент додогшоо дайраад орно. Тэгэд мэс заслын ширээн дугаа охиныг хараад нөхдүүд рүү дайрна.
Охины хэд эрхтнийг авах гэж байсныг нь ойлгоод мис засалчийг хайр найргүй балбана. Энэ чимээгээр дотор байсан Минчол болоод тэрний туслах залуус айдас давтаж эхэллээ. Тэгээд удалгүй мань хүн өрөөлөв нь орж ирнэ. Үүмэнийг ашигласан Минчол цонхоор үсрээд тэндээс зүгтах гэсэн ч Ким агентийн тавьсан занганд хөлөө зүсээд газар тунлаа. Мань хүн шараас нь гарч ирээд тэрнийг нам цохоод унгана. Харин нөгөө талд олон нийтийн газарт танхаарсан хэрэгээр Хансуу Жинчол хоёрыг баривчилжээ. Бас тэдний цайны газарт хийсэн зодооны бичлэг интернетэд вайрал болж эхэлдэг. Гэтэл хойд Солонгосоос өмнөд Солонгосын медиаг хянах нэгжийн ажилтан бичлэгийн хар зогсож байгаа Ким агентийг таниад тэрнийг амьд байгаа болохыг удирдлагадаа илтгэдэг. Ингээд хойд Солонгосын удирдлагууд нэгдүгээр зэрэглэлийн аюултай этгээд болох өмнөдийн тагнуул Ким агентийг амьд байгаа болохыг баталж тэрнийг яаралтай устгахыг хойд Солонгосын тагнуулын албаны дарга генерал Ри тагнуулын албаныхандаа тушаана. Гэвч хоёр Солонгосын инх тайвны хэлэлцээр эхлээд удаагүй байгаа учраас эрсдэлтэй алхам хийх хэрэггүй гэж бусд нь эсэргүүцлээ. Энээс гадна генерал Ри Ким агентийг газар дээр нь устгах ёстой гэж үзэж байсан бол бусд нь тэрнийг амьдаар нь барих ёстой гэж үзэж байлаа. Үүнээс болоод тэдний санал зөрөлдсөнд уралсан Ри генерал боож өгөх шахна. Генерал, манай залуус шилдэг дайчид. Тэрнийг амьдаар нь бариад ирж чадахгүй гэж юу? Сансны чинь гарц. Хинч тэрнийг амьдаар нь барьж ирж чадахгүй. Тэр бүхэл Пак Ёнгван өөрөө явсан ч амьдаар нь барьж ирж чадна гэдэг юу л бол. Дүрс солигдоход Пак Ёнгван өмнөд Солонгосын тусгай хүчний тасхийг ганцаараа зүйл дуусгаж байна. Гэхдээ Пак Ёнгван амиа алдсан шүү дээ. Тэр ч тийм ээ. Тэр навшоос болж Пак Ёнгван амиа алдсан юм. Ингэхэд тэрний дүүн манайд алба хаадаг гэсэн байхаа. Тийм ээ. Дүүн Пак Ёнгваны араас орох шилдэг тулаанч бий. Тэгвэл болж байна. Тэрнийг дуудаа таваад ир. Үүнтэй зэрэгцээр өмнөд Солонгост ч бас баггүй хөл өмэн болж байлаа. Сөрөг тагнуулын тусгай ажиллагаа хариуцсан газрын дарга Канд Ким агентийн байгаа газар илчлэгдэж тэрнийг нь хойд Солонгосын тал мэдсэн гэдэг мэдээ ирэхэд Канд дарга хойд солонгосчуудаас төрүүлж Ким агентийг барьж авах тушаалыг тагнуулуудаа өгдөг. Энэ үеэр мань агент Минчолыг сандалтай нь хүлээд охиныг нь хэн хааш нь авч явсныг хэлхийг шаардаад байцааж байна. Минчол ихэндээ тэрнийг охин чимхэж байгаа юм шиг аяархан цогч байна гэж даапалж ирсэн ч мань агент нүдэн дээр нь зоосон мөнгийг нугартал чимхэд үзүүлсэнд нөхөр сонин царайлнаа. Тэгэд мань агент хавирганаас нь бадсанд нөхөрөө тисхийн аргагүй өвдөд мэддэг бүхнээ ярина. Удалгүй шарн хөдөлсөн Минчол Ким агентийг шүүхэд өгнө. Хууль бидний эсрэг юу ч хийж чаддаггүй. Бид маш том артай гэж томордог. Тэгэхээр мань хүн хөл рүү нь буудлаа. Би охиноо амьд байгаа гэж найдаж байгаа учраас чамайг амьд үлдээлээ. Хэрвээ үгүй бол чийч тэр. Чиний мэдэх бүх хүн бүгдээрээ үхнэ. За тэгсэн Минчолын утсанд Минчол бүх сурагчдыг дуугүй байлгахад анхаараарай. Би охины цогцыг зохицуулсан гэсэн мессеж ирлээ. Мессежийг уншсан Ким агент залгасанд тэр хүн нь Минжиг авч явсан соривтын туслах залуу байж таарна. Тэгээд нөхдүүд мессеж бичлэгүй залгасанд нь сэжиг аваад Минчолыг цагдаад баригдсан байна гэж боддог. Тэмээстэд групп чатаа устгаад хэсэгтээ Минчолтой холбогдохгүй байхаар шийднэ. Ингээд групп чат нүдэн дээр нь устсанд Ким агент шоконд орж Минчолыг тэдэнтэй яаралтай холбогдохыг тушаадаг. Тэгсэн цаадах нь групп чат устсан учраас холбоо барьж чадахгүй гэж уйлсанд мань хүн нөхрийг буудахаар буугаад уханд нь тулгана. Тэгсэн үнтэй зэрэгцээд цагдаа нар гаднаас орж ирж байна. Энэ үеэр айд сандарсан хэрэг өрөөндөө байж ядан наас цаашаа холихно. Тэгэд ахлах сургуулийн сурагч охины цогцос энд тэндээс олдсон талаар ямар нэг мэдээ гарсан эсхийг судалдаг. Гэсэн ч ямар нэг тоомтой мэдээ байсангүй. Удалгүй аав нь гэртээ ирж хэрэг өдөржин өрөөнөөсөө гараагүй гэдгийг сонсоод өрөөнд нь ороод ирнэ. Тэгэд хэрэг тайвшруулах гэж оролдоно. Хиндэж хизээж битгий дээрлэхүүлж бай. Хариу тэмцэж бай. Чиний нэрийг сонссон даруйдаа айж чичрэх хүртэл. Нүдрүү чинь эгцэлж харж чадахгүй болтол нь тэмц. Ингэж байж чи хүчтэй байна. Чамд ямар нэг туслалцаа хэрэгтэй болвол аав нь тусалнаа. Харин энэ үеэр нөгөө соривтын туслахууд боосоосоо яагаад жухаг барилгын компани боосын охиныг зүгээр явуулчихсныг гайхаад асууж байна. Учир нь тэд жухаг барилгын компани захирлаас овоо их мөнгө салгаж чадна гэж бодож байж.
Гэвч сорвт тэдэнд Жо захирал тэднийг амьдаар нь залгина гэж анхааруулдаг. За ингээд дүрс 2016 онд болсон нэг үйл явдал руу шилжнэ. Жо захирал анхандаа жирээний гудамжны бүлэглэлийн гишүүн байсан ч харгас хэрцгий зан тууштай байдлынхаа хүчээр томоохон барилгын компани эзэн болж чадсан байлаа. Сорвтыг анх Жо захиралтай уулзахад нөхөрөө тэрний боссыг хэлсэндээ хүрээгүй гэж газар тасгасан шилний хагархайнуудыг нүрээр нь харчиж байж. Орон цагдаа нар мань хүнийг баривчлаад аваад явж байлаа. Охиноо өгсөн гэж бодоод сэтгэлээр унсан Ким агент ямар ч эсэргүүцэлгүйгээр тэдэнд баригджээ. Тэр шин Ким агентыг барих даалгавар авсан хойд Солонгосын тусгай хүчний нэг зэрэг далайгаар дамжаад өмнөд Солонгост орж ирж. Жишээний ах бол манай улсын хамгийн шилдэг тусгай ажилтан байсан. Тиймээс тэрний 66 дугаар бол одоо ч хамгийн шилдгийг бэлэгддэг. Гэвч тэрнийг хамгийн чухал даалгавраа биелүүлж байх үед хамт хүчин зүтгэжсэн харах тэрнээс урвж амийг нь хөнөөсөн. Ингээ зогсохгүй тэр харах өмнөд Солонгост очоод тэндээ 66 дугаартай тусгай ажилтан болсон. Тиймээс би чамд ахыг чинь 66 дугаарыг өгч байна. Чи яваад тэр хуурамч 66-гийн толгойг надад авчир. Ингээд агент 66 далайн эрэхт хувцсаа солиод зогсоол дээр байсан машинд суухад машинд байсан хүн тэрэнд нэг цаас өглөө. Бид одоогоор тэрний хаа нугайг тогтоож чадаагүй байна. Гэхдээ энэ тэрний найзыг хорж байгаа цагдаагийн газрын хаяг. Ингээд тэр хүн буугаад агент 66 машиныг нь унаад тэндээс хөдөллөө. Маргааш нь баривчилгаанаас суллагдсан Хансууг цагдаагийн газраас гарч ирэхдээ зэрэгцээд агент 66 зөрөөд дотогшоорно. Хансуу нөхрийг анзаараад нэг л сэжигтэй санагдсан ч нэг ихэн бодлоггүй гараад явлаа. Тэгсэн агент 66 нойл орж нэг цагдааг ухаан алдуулаад хувцсыг нь өмсөж дотогшоорно. Тэгээд өглөөний цай хүргэж өгөх нэрийдлэр Жинчолын дэргэд ирж тэрнээс Ким агентыг хаануугайг асууна. Тэгсэн Жинчол шууд л хойдын тагнуул гэдгийг нь мэдлээ. Тэгээд нөхөрт хаягийг нь хэлж өгчхөд явсныхан дараа камертай хамт байсан хүний гэдэслүүн цохиж эвхрэлдүүлээд энд хүн өгөх гэж туслаарай гэж хашгирсанд сандарсан хянагч цагдаа камерт нь ороод ирнэ. За энийг л хүлээж өгсөн Жинчолч бушуухан зөрж гараад хянагчийг түгжээд тэндээс явлаа. Easy. Зарим нэг тул сорвт болоод тэрний залуус нэг хүнийг дарамтлж гарын үсгийг нь авчхад хээригийн яриаг монтажлж өөрчилчихөд гарч ирж байна. Тэгсэн машиныхын багаачнд Минжи одоо хүртэл яваа болж таарлаа. Хөрхи охин хараахан ухаан ороогүй хിവэрэл байлаа. Энэ хоёр цагдаа нар Ким агентыг байцаагаад үг хэлүүлж чадахгүй байж ядаж байна. Тэгэд хурууныхнийхээ уншуулж мэдээллийг нь авах гэсэнд мэдээлэл нь маш нууц гэсэн тэмдэглэгээтэй байсан учраас нэвтэрч чадсангүй. Тэгсэн энэ хоёр Ким агентийн хураалгасан утсан дугарлаа. Тэгэхээр нэг цагдаа очиод утсыг хараад миний охин гинүү гэж амандаа хэлхийг мань хүн сонсч байна. Тэгээд дэрэгдээ байсан цагдаа нарыг хөнгөн аргалаад нөгөө цагдааг багалзуурдаад утсаа булааж авна. Дүрс солигдож 5 сарын өмнө болсон үйл явдал руу шилжинэ. Тэр өглөө Минжигийн найз Хирон тэрнээс утсыг нь түргүйж авч. Тэгсэн утсыг нь авахдаа хүүе манай аавын утаснаас ч хуучин биш үү? Шинэ утас аваач гэж дуалцсанд Минжи битүүхэндээ ичиж байна. Тэгэд маргааш нь Минжи аавда амттай өглөөний цай бэлдэж тал зассанд охинд нь мөнгөний хэрэг гарсныг аав нь шууд ойлгоно. Гэвч тэрнийг шинэ утас авахлах хүсэлтэйг нь мэдээд өөрийнхөө хуучин эвхдэг утсыг харуулсанд аав нь шинэ утас авч өгөхгүйг ойлгосон Минжи ууралсандаа өрөөлөвгөө орчихлоо. Тэгсэн Минжиг орой эрэхт нь шинэ утас аваад ширээн дээр нь тавьдсан байсанд Минжи хагартлаа баярлдаг. За тэгээд үйл явдал эргээд одоо цаг руу шилжихэд Ким агент утсыг авна. Хинбэ? Минжи юу? Тэгсэн дуудлага тасарлаа. Ким агент эргүүлээ залгасан ч шуудсан салчиж. Тэгээд тэр цагдаагийн газраас гараад таксинд суугаад явна. Энэ үеэр сөрөг тагнуулын тусгай ажиллагааны газрын кандарга ажилтнуудтайгаа уулзаж Ким агентыг хурдан олохыг шавдуулж байлаа. Гэвч Ким агент ухаалаг утас ашигладаг учраас тэрнийг олоход амаргүй байдаг. Тиймээс нөхдүүд хэд хэдэн тийшээ залгацгаана. Эхлээд Ким агенттай хамт ажилладаг жум менежерийн утсанд дуудлага ирсэнд жум менежер шууд ажиллаа хаяад гараад явдаг. Үүнтэй зэрэгцээд Ким агентийн гэрийн оролцох хийм цэвэрлэгээний ах хүүгийн утсанд дуудлага ирсэнд тэр ч бас хийм цэвэрлэгээг хагаад буу зэвсгээ бэлдэж аваад гараад явна. Нөгөө талд Хэригийн ээж аавтай нь уулзаад сургуультай явахгүй 2 хонжуугааг нь хэллээ. Тиймээс охиндоо санаан зовсон Жо захирал охиныхоо Минжигийн аав юу хийдэх юм бол
гэж асууж байсныг нь сандаг. Тэгээд туслахдаа Хэрид юу тохиолдсныг олж мэдхийг даалгана. Тэгээд туслах нь Хэригийн хаяг руу нэвтэрч тэрнийг нэг залуутай чааталж сургууль дээрх нэг охиныг байранд нь тавихад туслахыг гуйсныг олж мэддэг. Тэгээд Минхо гэх тэр залууг олж уулзахаар шийднэ. Энэ үеэр агент 66 мань хүний гэрд иржээ. Гэсэн ч гэрт нь хинч байсангүй. Тэгээд тэр Минжигийн өрөөнд ороод Ким агентыг Минжи гэдэг охинтой болохыг олж мэддэг. Тэгээд тэрний гарч ирэхэд Манжин чол аль хэдийн ирчихсэн зогсож байна. Нөхөр агент та Ким агентыг олоогүй л байна уу? Чи зүйлсэн харагдчихвэн шүү. Даанч өнөөдрөөс хойш дахиж хоол идэж чадахгүй болох нь дээ. VP9. Наад хөгийн хямдхан бууны чин сумыг хайруулын тавгаар зогсоож чадна гэж мэд. За ингээд мань хоёр тулалдана. Чинчолтой халз тулаад дийлэхгүйгээ мэдсэн агент 66 тэндээс зүгтсэнд. Чинчолч хойноос нь чадах чинээгээрээ гүйнэ. Тэднийг явсны дараа хийм цэвэрлэгээний ах хүү мань хүний гэрт нууцаар орж ирээд тэндээсээ кан даргалуу залгаж гой солонгосын тагнуул Ким агентыг мөрдөж ухаа болохыг мэдэгддэг. Энэ үеэр тусгай ажиллагааны ажилтнууд кан дарахтай холбогдоод Ким агентийн гар утасны дохио нэг таквендогийн дугуйлангийн байрнаас илэрснийг хэллээ. Дугуйланг таквендогийн олимпийн аварга, дэлхийн 3 удаагийн аварга Сон Хансу ажилуулдаг байж. Хансу Ким агент Чинчол хоёртой нэг баг болж тусгай даалгавар биелүүлдэг байж. Тэр өдөр Хансуг ажил дээр байж хөтөл мань хүн ирлээ. Тэгээд тэрэнд Минжиг хэн нэгэн хулгайлсан учраас холбоо барьж чадахгүй байгаагаа. Тэрнийг үгсэн гэж бодсон ч өөрлөн залгасныг хэлнэ. Би энэ утаснаас салах ёстойч. Охиноос дуудлага ирэх байх гэж бодоод салж чадахгүй байна. Юу вэ? Чи илчлэгч чи юу? Тэд нар одоо намайг мушгиж угаа. Чамайг ийм зүйл татаж оруулсан дуучлаарай. Хансу, надад туслаач. Ингээд тэр Минжигийн утсыг мушгихоор шийдлээ. Тэгсэн энэ үеэр сөрөг тагнуулын тусгай ажиллагааны газрын кан дарга Хансугийн нэг шавийг тавирсаар ороод ирлээ. Удаан холбоо бариагүй хүн байх чинь вэ? Нөгөө харах чинь хаана вэ? Та муу хоёр үе өнгөрөөсөн тагнуулууд. Бэйбидэ туслах санаатай байгаа юм биш үстэй? Миний шавийг тавьчих. Чи Солонгос улсын иргэн учраас чамайг би тавьж явуулж болж байна. Харин тэр агент 66 өнгөлн далдлалтаа алдсан учраас бидний тохиролцоо дууссан. Тэгсэн Хансугийн шав Манканыг өшгөлчгөө зугтаасанд энэ симхийг ашиглаад Хансу Ким агент 2 тэнд байсан залуус руу дайраад орно. Ингээд хоёр ахмад тагнуул өөрсдийг нь барихаар ирсэн агентуудыг газар тунгаад тэндээс гараад явлаа. Уралсан кандарга нэмэлт хүч дуудсанд тэр хоёр нэмэлт хүчийг нь цухуух боломж өгөхгүй буудсаар л. Ингээд мань хоёр машинд сууж кан дарга болоод тэрний агентуудын машины дугуйг хаг буудчихад зугтаалаа. Тэгээд тэд өөрсдийнхөө тусгай тоноглол бүхий машин дээр ирж сольж унаад тэндээс хөдөлцгөөн. Ингээд Ким агент машиныг жолоодоход Хансу машин дах Комос Минжигийн утасны байршлыг тогтоох гэж оролдоно. За энэ үеэр цагдаагийн газарт байхдаа утсаа хураалгасан Чинчол Ахмад дайчдын холбооныхоо нэг офицерын утсаар Кимтэй холбогдож холбоо барина. Тэгээд хойд солонгосын тагнуул хойноос нь мушгиж байгаа учраас Минжигийн сургууль руу яаралтай очиод тэрнийг хамгаалалтад авах хэрэгтэйг хэлдэг. Хариуд нь Минжиг хэн нэгэн аль хэдийн хулгайлцныг хэлсэнд Чинчол гал зурах шахна. Тэднийг ингээд ярьж байтал Хансугийн комд Минжигийн утасны сигнал ороод ирэхэд тэд сигналын дагуу Гёнги аймаг руу хөдөлсөн бол Чинчолч тэдэнтэй тэнд уулзахаар тохирлоо. Тэгээд мань хүн Ахмад дайчдын холбооны хөгшнөөс автобусны мөнгө зээлж яваад тэндээс явна.
За энэ түрээд энэ галзуу цувралын маань part 1-ийн тайлбар дууслаа гэж. За тэгэхээр моброн энэ галзуу цувралыг өдөр бүрийн энгийн мөчийг онцгой болгоно. Esprit-тэй хамтран хүргэлээ. Зуны халууныг спригээр сэргээ. Цэвэр жимсний агуулмжтай ориглон шинэхэн амт. Мөстэй холж уугаад илүү их сэргэлтийг мэдэр. Австралийн чанар зуны төгс амт. Спри ориглон ус. Сэргээх мөч бүрийн сонголт. За энэ галзуу цуврал маань тэгэхээр үнэхээр галзуу хэсэг дээрээ дууслаа гэж. Тэгэхээр моброн та нартай ойлгохдохоор ярьж өгч чадаж байгаа гэж найдаж байна. Хэрвээ тийм бол та нар маань моброгоо лайкаран булаад өгцгөөгөөрэй гэж. Тэгэхээр та нар маань хэдий ч нэ лайкараа булцгаан төдий ч нэ хэдэн боронууд нь дараагийн партиг нь хурдан оруулнаа л гэсэн үг шүү дээ. За тэгээд та нар маань галзуу кино Instagram хуудасаа дагаарай. Тэгээд мэдээж сабадараагүй бол дараад нэгдээрэй. Хэдүүлээ тэгээд дараагийн галзуу цувралынхаа тайлбараар эргээд уулзцгаая.